Хөдөө аж ахуйтай холбоотой 25 оны батлагдсан төсөв 660 тэрбум төгрөг байсан. 70% гүйцэтгэлтэй 470 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан байгаа. За энэ өөрөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр Монгол Улсын засгийн газрын төлөвлөсөн бодлого 70% гүйцэтгэлтэй зорьсон ажлаа бол дутуу гүйцэтгсэн байна гэсэн үг. За гэтэл өнөөдөр хөдөө аж ахуй одоо энэ малчид, хошоологчид, жижиг дунд үйлдвэрлэлүүд улс орныхоо энэ хоол хүнсний хангамж үйлдвэрлэлийг одоо тасралтгүй явуулахын тулд одоо бас их олон сорилтуудтай тулгарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлт энэ ганцуудын асуудлаас болоод энэ малгүй, ургацгүй, үйлдвэрлэх бүтээгдэхүүнчгүй одоо болж байгаа ийм одоо ядууралд одоо хүрж байгаа энэ амжиргаа буурж байгаа асуудал бол одоо маш хүнд нөхцөлд байгаа. Ялангуяа орон нутгад бол маш хүнд нөхцөлд байгаа. Тэгээ энэ хөдөө аж ахуйн бодлогын гүйцэтгэл ер нь яагаад дутуу гарчваа? Яагаад одоо энэ улс орны энэ хөдөөгийн асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаа юм бэ гэдэг асуултыг асууя. Хоёрдугаарт улсын хурлын энэ төсөв баталж өгдөг энэ засгийн газар нь төсвийг нь зарцуулаад үр дүнгээ одоо тайлгалсан болоод ингэж өнгөрөөд идэг. Жил болгон нэг ийм нөхцөл байдалтай. Тэгээ энэ тараасан материалаас харахад төсвийн зарцуул 50% ч одоо хүрээгүй мөртлөө гүйцэтгэл нь өөрөө зорилт одоо үр түвшиндээ хүрчихсэн. Бүр давуулан биелүүлсэн ийм үр дүн тайлгнсан байна. Гэхдээ хэрвээ ингээд гүйцэтгэл нь 50% тааж хүрээгүй төсвөө зарцуулчаад үр дүндээ хүрдэм бол бид нар тэгвэл энд ингэж төсөв батлаад ерөн сууж явах ямар хэрэг байгаа юм бэ? Одоо газар тариалангийн энэ хөгжүүлэхээр 102 тэрбум төгрөг баталсан байгаа. 55 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тэгээ хийсэн гол ажлаа тайлгнахдаа Арбан банкар дамжуулан хөнгөлөлтөө зээл олгосон гэж бичсэн байгаа даа. Тэгээ Улаанбуудаа төмс зорилт төвшөндөө огт хүрээгүй байгаа. Яагаад вэ гэсэн хэрэглээ нэмэгдээд өвөлдөө бид нар чи одоо хятадаас одоо хүртэл төмсөө авж байгаа. Улаанбуудаага одоо Оросоос одоо хүртэл импортлж байгаа. Гэхдээ тэгсэн мөртлөө ингээд гүйцэтгэлээ өөрөө хангалтгүй хийчихсэн. Тэгээ үр дүнгээ болохоор бүтэн гүйцэтгэлтэй бүр давуулан биелүүлсэн гэд оруулаад тавьсан байгаа даа. Тэр энэ хамаарлыг одоо бууруулах гэж энэ хөнгөлөлтөө зээл бид нар олгоод байдаг. Үр дүн байхгүй. За мал аж ахуйг хөгжүүлэхээр 67 тэрбум төгрөг баталсан. 41 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа. Энэ нь юу хэлж юм гэхээр төсвийнхөө бид нар 3/1-ийг зарцуулаагүй байхад нөгөө зорилтод үр дүндээ хүрчихсэн гэсэн ийм тайлан тавьсан. За одоо гоцалдар төвчний голомтыг 128-аас бууруулад 100 хүрэхээр тооцсон юм байна. 34% гүйцэтгэлтэй. Халдар төвчний голомтын тоог 184-өөс 148 буюу одоо хүрэхээр байсан бол 430% гүйцэтгэлтэй. Тэгээ энэ өөрөө энэ бодит үр дүндээ энэ хүнд одоо ингээд шүлхий гарчихсан гоцалдар төвчний асуудал одоо маш даймжирчихсан юм хүнд нөхцөл байдалтай байгаад идэг. Гүйцэтгэл яагаад ингээд хангалтгүй яваад байгаа юм бэ? Хэрэг бид нар гүйцэтгэлээ зөв төлөвлөгөөгөө зөв төлөвлөөд явсан бол өнөөдөр үүсэж байгаа асуудал дээр бид нар даруй арга хэмжээ авч чадах байсан. Ийм асуудлыг даймжруулах шаардлага өрн байхгүй байсан шүү дээ. За энэ 2025 оны гүйцэтгэл сая таны тоон ярьж байгаа зүйлүүд энэ бодлогын гүйцэтгэлийн дүн биш л дээ. Энэ зээлээр олгосон зээлийн гүйцэтгэл байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дээр энэ цагаан алт, хүнсний хувьсгал гэдэг энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр нь ямар нэгэн байдлаар зээл олохгүй, арилжааны банкудаар дамжуулаад хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. Тэгэхээр энэ зээлийн зарцуулалтан дээр, зориултан дээр их зөв ойлголттой ярихгүй бол малчтаас цагаан алтын зээл авсан уу гэж асуухаар малчаа авахгүй шүү дээ тэр чинь. Үйлдвэрүүд аваад өнөөдөр ноосоор бүтээгдэхүүн хийгээд давуу хийгээд ингэ явж байгаа. За зээлээр олгож байгаа энэ процессыг бүгдийн 100% олгоо гэдэг тийм шаардлага бол байхгүй. Арилжааны банкуд өөрсдийнхөө шаардлагыг хангасан аж ахуй нэгжүүд нөгж байгаа. Аж ахуй нэгжүүд арилжааны банкны шаардлагыг хангахын тулд санхүүгийн сахилга бот бизнес төлөвлөгөө олон зүйлүүдээ гаргаад ингэ явж байгаа. За энэний тоон дүн байгаа. За дараагийн асуудал мөн одоо энэ хөдөө аж ахуйн салбар дээр, мал аж ахуйн салбар дээр мөн л энэ хөнгөлөлтөө зээлүүд олгогдож явж байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарын цагаан алт хөтөлбөрийн хүрээнд, хүнсний хувьсгалын хүрээнд энэ олгогдсон зээлүүд өнөөдөр үр дүнгээ өгөөд арь ширний үйлдвэрүүд бүтээгдэхүүн авъя. Бид одоо технологийн хувьд бэлэн болчлоо гэдэг ингээд 5 аймагаас эхлүүлээ явж байгаа үүний үр дүн. Өнөөдрийн ноолуурын ханш 200 мянга гарлаа гэд малчид нэг нуруунд төнийж байгаа энэ үйл явц бол
энэ олгогдсон зээлүүдийн үр дүнгээр энэ үйлдвэрүүд технологи, эргэлтийн хөрөнгө бүх зүйлээ шийдээ явж байгаа. За үүний үр дүнг хөдөө аж ахуйд бас гарч байгаа. Тэгэхээр энэ улсын төсөв дээр ийм их мөнгө тавиад гүйцэтгэл нь огт зарцуулаагүй гараад байгаа юм бол биш ээ. Энэ зээлийн их усүрүүдийг суулгаж өгөөд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд нь аваад ингэ явж байгаа дүн юм шүү гэдгийг бас би хэлэх нь зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За малын халдвар төвчөнтэй холбоотой асуудал дээр тодорхой зорилт тавиад за тэр голомтын тоог цөөрүүлэх барих гэдэг энэ тавьсан зүйлүүд зарим нэг зүйл дээр хэрэгжээгүй зүйлүүд бас байна. Үүнийг одоо засахын тулд энэ мал эмнэлэг рүү мал эмнэлгийн тогтолцоо руугаа яаж одоо хамтарч ажиллах уу гэдгээ энэ мал эмнэлгийн салбарын эрдэмтдтэй болон мал эмнэлгийн ерөнхий газрын одоо энэ төрийн өмнө үүрэг хүлээгээд ажиллаж байгаа төрийн албан хаагчтайгаа бид бас яг ямар арга замаар одоо энийг биелүүлэх үү гэдэг дээр бас ярилцж байгаа зүйлүүд бол байгаа. Миний асуултыг бас яг сайн тодорхой ойлгож хариулсангүй гэж би бол хэлэх гээд байгаа. Одоо хэрвээ бид нар ингээд бизнес төлөвлөөд бизнес одоо хэрэгэлдэг байсан бол бизнесээ төлөвлөөд гүйцэтгэлээ бид нар яаж хяндаг вүлээ? Одоо хизээч ийм бодлого одоо энэ төсвөө бол хийхгүй байсан. Ер нь бол энэ хараа нийт хөдөө аж ахуйн одоо яг энэ төсвийн 70% нь өөрөө татаас урамшуулалт мөнгө явж байгаа. Бид нар малчин долгоогүй штэ гэж ярьчаад гарсан үр дүн тодорхойгүй юм дээр ийм одоо хариуцлагагүй хариулт хийж болохгүй. Бид нар мөнгө зарцуулаагүй хамаагүй. Бид нар ер нь улсын төсөвт тусагч байгаа энэ татаасны урамшууллын энэ олгосон мөнгө болгон чинь өөрөө үр дүн үзүүлдэг байх хэвээр. Энэ үр дүнгээ хэмждэг байх хэвээр. Би энийг бол тасралтгүй ярьж авч байгаа. Үндсэндээ бол одоо манад үнэхээр ажлаа төлөвлөж чаддгүй юм байна. Түүнийгээ хэрэгжүүлж чаддгүй юм байна. Баг мөнгө зарцуулаад их үр дүнд хүрчлээ гэж та хэллээ. Үнэхээр тэгсэн. Дандаа хасах 20-30% байсан хөдөө аж ахуйн салбар Монгол улсын эдийн засгийн өсөлтийн 60% хангадаг хэмжээнд очсон. 44800 шинэ ажлын байр бий болгосон. Экспорт хөдөө аж ахуйн экспорт тэрбум доллар өрсөн. Энийг үр дүн гэхгүй л юу гэх юм? Зөвхөн ноолуурын босруулсан экспорт 5 дахин өслөө шүү дээ. Жилдээ 300-аас доошгүй сая тонн мах гаргадаг болж байна шүү дээ. Өнөөдөр хөдөө малчид хамгийн ажиргалтай сэт хангалуун байна шүү дээ. Мал мах нь үнэтэй, ноос ноолор нь үнэтэй. Хүнсний хөнгөн үйлдвэрүүд бүгд босчлоо шүү дээ. Технологийн шинжилгээ хийчлээ. Одоо Евразийн зах зээлд экспорт нь гарна гэж бэлтгэсгээж байна. Газар тариалангийн тухай ярьлаа. Улаанбуудаа үйлдвэрлэв. Улсын их хурл 2 удаа хууль оролдож Улаанбуудаа тариалтыг унгаасан шүү дээ. Юу болж ийж бид нар буцааж босглоо. Газар тариалан 2 удаа улсын их хурл хууль гаргаж унгаасан. Тэрийг залруулсан. Тэрний эффект нь хэдэн жилээр гараад арилахгүй юм шүү дээ. Энэ жилийн гайгүй, нодлон уранш сайн хийсэн. Энэ жил урагцаа авах баг. Ингээд мах, гурил, төм сүнсний ногоочин инфляцийн суур байхгүй да манай дотоод инфляц тоосдог. Энэ дотоодоос хангах хэрэгтэй юм бид нар шийдэхгүй бодлогын алдаан дээр энэ дээр дороо эргэж буцаар байтал ингээд үнийн өсөлтөөр хариу ирж байгаа байхгүй. Ингээ инфляц нэмчдэг. 1% инфляц нэмэгдэхэд тэтгэвэр дээр 30 тэрбум төгрөг нэмж өгөх хэрэгтэй болдог. Хуульчсан зардал. Нийт инфляцийн чинь 11% чинь бараг 60-70% хүнсний барааны үнийн өсөлт гаргаад байна шүү дээ тийм. Тэгэхээр өнгөрсөн энэ 25 он бол хөдөө аж ахуйн хувьд бол гайхалтай жил байсан шүү. Атрын дөрөв, хүнсний хувьсгал, цагаан алт хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн. Төрийн тэргүүний манлайлал маш өндөр байсан шүү. За энэхээр сайдаа одоо та бүхэн одоо ард түмний өмнө худлаа яриад явах вэ? Бид нар 13 сая малаа зуднаар алдсан. Хасахтай гарч исэн. Өнөөдөр трийг нөгж байгаа учраас саний энэ яриад байгаа сайхан зүйлүүд чинь нэмэгдэж харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл та нэг юмыг ойлго. Өнөөдөр манай ядуурл 27.1% нь ядуурлалд өртцсөн. Араас нь залгуулад энэ ган зуднаас болоод энэ шүлхээний өвчнөөс болоод малгүй болж байгаа орон нутгийн залуучууд иргэд өөрсдөө бараг 450 орчим мянган яг ядуурлын ирмэгт ороход унахад бэлэн байдалтай байгаа. Гэхдээ тэгж их хөдлөө аж ахуйн салбар чинь босч ирсэн бол орон нутг чинь хөгжил цэцэглэл авчирсан чи хаана байгаа? Орон нутгийн энэ залуучууд яагаад дөрвөөд өнөөдөр энэ гэр хороол чинь дүүрээд байгаа? Энэ дээрээ хариулт өгөлдөө.
Үн чинь нэмэгдээд байгаа та инфляци буруу тайлбарлаад байна. Бид нар дотоодын үйлдвэрлэл нэмэгдэг байсан бол энэ үн чинь доктордчж юм байгаа үстэй. Үргэлж дандаа ийм нэг бэлтгэсэн нэг юм худал хариулт өгөө болж байгаа ш та нар.